Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За их нүүдэл систем дээр сургалтын менежерээс мэргэжлийн зэргийн материал бүрдүүлэх заавар дэвшлэгийг хүргэж байна. За сургалтын менежерүүд өөрсдийнхөө ихээр нэвтэрч орно өөрийнхөө сургууль руу. Нэвтэрч очиж байгаагаар дараагаар баруун дэд буланд байрлах хувийн профайл хэсэг дээр дараад хувийн мэдээлэлгээд орно. За хувийн мэдээлэлгээд дараад орохлоор та бүхэнд ийм товчлуур нэмэгдсэн байна. За энэ товчлуурыг дарахаас өмнө сургалтын менежер өөрийнхөө мэдээллийг бүрэн гүйцэтгэх нь овог, нэр, иргэдийн дугаар, мэйл хийгийг гүйцэтгэхээс дууссаны дараагаар яг энэ мэдээллүүд үнэн зөв гүйцэд байх шаардлагатай гэсэн. За энэний дараагаар их нүүдэл системд бүртгүүлэх гэсэн товчлуурыг дарж өгнө. За энэ их нүүдэл нэгдсэн системд бүртгүүлж байгаа болохоор мэргэжлийн зэргийн материал оруулдаг систем рүү өдөрж орж байна гэсэн. За ингээд бүртгүүлсний дараагаар мэргэжлийн зэргийн хүсэлт гэсэн товчлуур болж хувирдаг. Та нэгдсэн системд бүртгүүлээгүй бол энэ дээр бүртгүүлэх гэсэн товчлуур гарч ирнэ. Харин бүртгүүлсэн бол мэргэжлийн зэргийн хүсэлт илгээдэг товчлуур солигдно л гэсэн. За мэргэжлийн зэргийн хүсэлт илгээх гэсэн товчлуур дээр дарангууд дараах байдлаар систем шилжинэ. За шилжсэн систем дээр та бүхэн орж шалгахдаа мэргэжлийн зэргийн хүсэлтийг ингээд сургалтын менежергээ илгээгээрээ бүртгүүлээгүй гэдэг ингээд ороод ирчихнэ. За та түн дээрээ дарангууд дараах байдлаар ерхий мэдээлэл бүгэлдэг хэсэг болон файл оруулдаг хэсгүүд ингээд гарч ирнэ. За энэ ерхий мэдээллийг болохоор дутуу хэсгүүдээс эндээсээ аймаг, нийслэл, сум дүүрэг тийм ээ. Тэгээд дээрэс нь сургуулаа заавал сонгож өгнө. За ингэснийхаа дараагаар материалуудаа хавсралтаар оруулж эхэлнэ гэсэн. За мэдээлэлээ бүгдээрээ бүгэлж үзье. За мэдээж ойлгомжтой цэц сургаа заавалч хавсруулж оруулж өгнө. За цэц сургаа өөрийнхөө цэц сургаар солиод оруулъя. За оруулсны дараагаар за энэ дээр ингээд аймаг нийслэлээ сонгож өгнө. Энэ дээр сум дүүргээ сонгож өгнө. За би энэ дээр аймаг нийслэл дээр Улаанбаатарыг сонгоод сум дүүрэг дээр ингээд дурын ингээд сонгоод үзье. За ингээд мэдээлэл таны нөгөө өмнөх их нүүдэл систем дээр бүртгүүлсэн мэдээлэлүүд энэ дээр ороод ирсэн байна. За тэгээд энэ дээрээ мэдээллүүдээ бүглөөд оруулж өгье. Дипломын хуулбарыг за ингээд 6-аар байж болно ингээд авсрахчий тийм ээ. За ингээд хэрвээ авсарчсан 6 хүртэл ингээд буцаагаад эргээд харж шалгаж хүртэл бас болно. За ингээд зэн жилийн бас энэ дээр оруулж өгье. За лавлгаа файл бас авсаргаж өгнө. За энэ мэтлэгнэр ингээд доошоо та бүхэн маань бүгдийг сонгоно. За тэгээд та одоо ямар зэрэгтэй вэ гэдгээр хэрвээ зэрэг байхгүй бол байхгүй гэвчингүүд энэ дээр нь тэр зэргийн материал огноо оруулах шаардлагагүй. Хэрвээ өмнө одоо тэр авч ирсэн зэргүүдэд оруулахар шаардлагатай байх юм бол энэ дээрээ заавалчгүй сонгож өгнө гэсэн. За шиг би одоо заа гаргаж байгаа хэд аваагүй анх заа гаргаж авах гэж байгаа багш байх юм бол байхгүйгээ сонгож өгчингүүд нь шаардлага гарахгүй гэсэн. Тэгээд энэ дээрээ заа гаргачаа сонгоод ингээд төрлүүдээ сонгоод ингээд явна гэсэн. За энэ дээрээ файлаа бас муу адилхан өргөдлөө ингээд 6-аар оруулчлаа гэж бодъё. Бас юугаар бас оруулж болно. PDF-ээр бас оруулж болно. Угаасаа та бүхэнд зураг болон PDF-ээр оруулаарай гэсэн тийм notification мэдээлэл өгчихсөн байгаа. Тайлбар хэсгээр нь. За энэ SCR-ны тайлбарыг бас ингээд PDF-ээр оруулчих. Би нэрийг PDF-ээр бусдыг ингээд 6-аар ингээд файлаар авсрах оруулчихна гэсэн үг. За ингээд файлуудаа бүгдийг нь байршуулж оруулаад 6 оруулаад ингээд бүх зүйлсээ бүглөөд дуусгасны дараагаар дараах гэсэн товчлуурыг дарна. За дараах гэсэн товчлуурыг дарангууд ийм байдалтай. За шилжинэ. За тэгээ мэдээж ойлгомжтой тийм ээ. Энэ дээрээ нөгөө ёс зүйн хандлага манлайллын хийсэн ажлуудаа файлуудаараа авсрагаж өгнө гэсэн. За би энэ дээр ингээд төрөл бүрийн файлууд ингээд хамаагүй файлууд оруулаад туршиж байгаа юм чи ингээд үзүүлчихье. За ингээд энэ дээр PDF-ээр байсан ч болно. Энэ дээр ингээд 6-аар байсан ч болно. Ямар ч байсан л энд улаан өнгийн одтой тэмдэглэгээтэй бүх хэсгүүдэд файлыг заавалчгүй бүрэн гүйцэд байршуулсан байх шаардлагатай шүү. За
энэ дээр бас мөн адилхан ингэж ашиглуулж байршуулъя. За. Айд маань одоо ингээд байршуулах бүх материалаа ерөнхийд нь ингээд бэлдсэн байх шаардлагатай. Бэлдсэн файлуудаа ингээд оруулж өгнө гэсэн. За файлаа та мэдээж ойлгомжтой үзмээр байх юм бол дээр нь дараад уншуулад үзэж болно. Хэрэв буруу файл оруулчихъя гэж үзэж байгаа бол X дээр нь дараад тухайн файлыг устгаад дахиад шинэ файл бас оруулах бас бүрэн боломжтой. За ингээд энэ мэдчлэнгээр. За тэгээд хадгалсны дараагаар бүртгэл дуусгах гэсэн төвчлөрөөр дарснаар таны өсөлт ингээд гаргаж илэрсэн гэсэн. Өсөл гаргасан гэсэн юм шилдэг хүчилж нэ.